За. За сэтгэл зүй гэдэг юм уу та бас бодож байгаа хөөхтэй. Одоо ихэнх хүмүүсийн хувьд ингээ ажиглаад байгаад сэтгэл зүй их чухлаа гэж тэгээд идэгтэй. Гэтэл яг сэтгэл зүй гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг зүйлээс эхлээд байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо миний хувьд яг тулгамдж исэн сэтгэл зүйн асуудлууд юу гэсэн бэ? Тэ? Яг энэ сэтгэл зүйтэй холбоотой яг их хэмжээний алдагдал хүлээх ч юм уу. За эсвэл одоо их хэмжээний ашиг хийх ч юм уу те. Яг ийм үед одоо надад тулгамдж исэн асуудлууд. За мөн одоо ихэнх хүмүүсийн хувьд нэг ийм л сонголтууд байгаад. За миний одоо яг ингээд а, энэ хугацаанд авч үзэхэд. За алдагдал гэдэг зүйл байгаа юм. Ашиг гэдэг зүйл байгаа тийм. За тэгэнгүүт бид алдагдлыг их хэмжээнд байлгаж болно. Мэдээж флот нэмэгдвэл ашгийг бас их хэмжээнд байлгаж болно. Бас ялгаагүй флот нэмэгдүүлтэй. За тэгэнгүүт энэ валютын зах зээл гэдэг энэ зах зээл маш том одоо асуудал байгаа нь юу юм бэ гэвэл бидэд бол шууд бэлэн мөнгөтэй шууд л үндсэндээ мөнгөтэй ажиллаж эхэлж байгаа гэсэн үг. За бэлэн мөнгөтэй гэдээ хэлэхэд бол хэлсдэхгүй. Шууд мөнгөтэй. Энэ мөнгөтэй ажиллах үед бид бүхэн алдаж болно, онж болно. Тэгэнгүүт нөгөө нэг энэ мөнгөтэй ажиллах үед ялангуяа их хэмжээний мөнгөтэй ажиллах үед энэ шунал гэдэг зүйл бол байнгын үүсч идэг. Байнгын шүү. Тэгээ хамгийн чухал одоо зүйл нь юу юм бэ гэвэл миний надад энэ тохиолдож исэн маш хүнд даваа бол их хэмжээний алдагдал байсан. Мөн нөгөөдөл их хэмжээний ашиг. Яагаад би их хэмжээний ашигыг бас ингэж онцолж хилээд байгаа юм бэ гэвэл энэ бас хүний сэтгэл зүг алж яадаг. Бидэд ингээд уг нь бол маш гоё зүйл, маш гоё мэдээ тий. Ашигтай ажиллах нь сайн. Гэтэл нөгөө талдаа бас энэ бид бүхний сэтгэл зүг алж яадаг. Энэ нь юу гэж байгаа юм бэ гэвэл богино хугацаанд их хэмжээний ашиг шүү. За би энийг хэлээд байна. Тэгээд валютын зах зээлд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ихэнхдээ нэг юм богино тий хугацааг хэлжихэд маш богинохон хугацаанд их хэмжээний ашиг энэ. Тэгмүүд энэ зүйлээс бол балаа л одоо хамаг асуудлууд үүсэж байгаа байхгүй. Энэ зүйлээс бол балаа л маш том асуудлууд үүсэж байгаа. За энэ асуудлууд нь юу юм бэ гэвэл богино хугацаанд их хэмжээний ашиг хий гэдэг энэ хүсэл тэмүүлэлтэд автаад хүмүүс том лот өгдөг. Тэгээд дансааж татдаг ч юм уу. Тийм. За тэгмүүд энэ их хэмжээний лотыг богино хугацаанд өгнө гэдэг нь юу юм бэ гэвэл бид бүхний нөгөө нэг жигшээд байдаг те. За наад чи худлаа гэдэг. За бит. За эсвэл казино ч юм уу те. Гэх мэтчлээ. Энэ нөхдүүдтэй нэг ялгаа болчихдог. Яг үнэ хэлэхэд. Бид бүхэн битийг тавих үед нэг бол мөнгө алдна эсвэл аавна тэ. За яг л юм. За казино анх тоглож байгаа хүн яах юм? Бас ялгаагүй гамблдаа л дуусна. Би нэг Макаод очиод казино уддаг хөхгүй. Мэдхгүй. Миний хувьд бол цоо шин зүйл казино. За тэгээд мэдээж мэдхгүй юм чинь яах вэ? Хэдэн тоглоомнууд ингээ ажиглаж байгаа юм. Маш олон тоглоомнууд тэнцээ байгаа юм. Тоглодог. Автомат тоглоом байна. Цаашаа явлаа. Нэг шоумо хайдаг тоглоомнууд байна. За тэгээ явж байгаад нэг автоматын очиод тоглолоо. За яг юу болоод байгааг нь ойлгодгүй. Нэг юм товчл байна. Баахан үдээд. За тэгсэн чинь мөнгө олгоол. Өө пам 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 гэл баахан мөнгөнүүд мгаал. За буцаал алдаалах. За тэгж жагаад эцэн дүндээ нөгөө цэнгэлсэн мөнгө дуслаа. За хажууд нь ATM очиж байгаа юм. Дахиад мөнгө татчих авч байгаа данснаас. За тэгээ дахиад нөгөө нэг шоо хайдаг тоглоомыг тоглолоо. Яг юу болох гэдэг нь бас ойлгомжтой. Гэх мэтлээ. Жохон дөхөд. Тэнгүүд яг үүнтэй ижлэх миний хувьд бол энэ бол гамблтэй дуусчих жоохгүй. Би эцсийн дүндээ казино тоглоод бол цэнгэлсэн мөнгөөр шатаагаад дуусгасан. Тэнгүүд энэ юу хэлж байгаа юм бэ гэвэл миний хувьд бол тухайн мөнгийг оолын тавиал нэг бол алтна эсвэл даблтна гэдэг тийм сэтгэл зүйтэй үзэл шатаад дууссан. Эцсийн дүндээ. Яг үүнтэй ажиллах энэ валютын зах зээл бид бүхэн богино хугацаанд их хэмжээний ашиг хий гэж бодож ивэл ялгаагүй
бит казино шиг гамблдад дуусна. А гэхдээ нэг ялгаа байна. Бидэд богино хугацаанд их хэмжээний лот өгөх үед тэнд төлж байгаа комисшн нэмэгддэг. Хамгийн аюултай. Тэ. Тэнгүүд энэ буцаагаад нөгөө нэг жоох муухай л гэдэг энэ казиногоос казинод яг бидэд бол олж болно те. Ингээд 50 окей гамбл дэд ч юм уу. Шимтүүлж байгаа шимтгэл нь бага. Тэгэнгүүт бид бүхэн мөнгөд авчиж магадгүй. Гэтэл энэ валютын зах зээлд том лот өгөх үед энэ яадаг юм бэ гэвэл бид бүхэн захиалгыг энд нээх үед мэдээж гамблтигээ бодолт за buy болон sell. За би энийг яагаад хэлээд байгаа юм бэ гэвэл хүмүүс дахин дахин хэлэхгүй бол аваач лото нэмээд гамблтчдаг хөхгүй. За тэгэнгүүт ингээд buy юм уу sell захиалга аль бид бүхэн баяцсан. За мэдээж баядах үед энэ хөдөлгөөн дээшээ очиж энд очиж TP зохих үед би дансыг даблтна эсвэл доошоогоо унж очиод энд очих үед би энэ хүү дансыг шатаа. Ийм л сонголт байгаа надад. За тэгэнгүүт эндээс би баядлаа. Ханш эндээс тэлээд хаана билсэн бэ гэвэл энэ бил. Ингэж огцом дээшээгээ тэлээд ингэж огцом дээшээ тэлээд энд билчиж байгаа байхгүй. Ийм. За тэгвэл энэ биелэлт яаж байгаа юм бэ гэвэл бид бүхний нөгөө нэг захиалгыг энд аваачиж байна. За тэгэнгүүт ашиг хийх магадлал бага болчихж байгаа гэсэн үг. Магадлал. Юу их алдагдал хүлээх одоо юу болж байна гэсэн үг. Үндсэндээ бай бол тэлээд энд биелэн гэсэн үг шүү дээ. Тэгмүүд ашиг уг нь бол яг ижилхэн энэ төвшнгөөс би дээшээ очиод 50% та ашиг хийн. Эсвэл доош унахад 50% та алдагдал хүлээн. Магадлалын хувьд бол 50. Гэтэл энэ нөгөө нэг менежментийн бодоод үзэнгүүт энд яаж байгаа юм бэ гэвэл алдагдлыг очиж цохих одоо захиалга нь энд биелж байгаа гэсэн үг. Алдагдлыг очиж цохих магадлал нэмэгдэж байгаа байхгүй. Богино зай авчиж байгаа гэсэн. Типийг очиж цохих магадлал багасж байгаа гэсэн. Яагаад гэвэл типи очиж цохих магадлал типийн одоо стоп лоссоос хол болчихж байгаа. Гэл та. За тэгэнгүүт ингээд нөгөө гамбл сэтгэл зүй эцсийн дүндээ хүнийг хаана аваачдаг юм бэ гэвэл алдуулаад тусгадаг. Яг үнэхээр. Мэдээний үеэс бол татгалз. Би хэлэхэд яг та хийж болно. Гэхдээ миний зөвлөгөө бол та бүхэн мэдээний үеэс татгалж мэдээнээс хол бай. Мэдээ бол 100% гамбл 100% биш заяа. Гэтэ яг тэгж нөгөө нэг захиалгад өгдөг хүмүүс байдаг. Миний итгэл үнэмшлийн хувьд бол мэдээг би бол одоо 100% та гамбл гэж боддог. Окей, гамблтэй гэж бодчихвол мэдээний үед бит тавьж байгаа юм шиг захиалга өгч болно. Гэхдээ ингээ ажиглаад байхад би сонсоод байхад мэдээнээс ашиг хийх хүнийг би бол яг үнэхээр энэ хугацаанд нэг ч удаа сонссонгүй. Мэдээнээс эцсийн дүндээ би ашигтай байлаа гэдэг хүнийг би нэг ч удаа сонсоогүй шүү. Бүгд л алддаг, бүгд л алдагдал хүлээсэн. Гэхдээ мэдээний цөм ашиг ийдгээ гэдэг эцсийн дүнд нь та тэгвэл эцсийн дүндээ ашигтай байна уу гэд үзэнгүүт эцсийн дүндээ ашиг байдаг. Ийм л байгаад байдаг гэсэн үг. Дансан шатдаг тийм. За тэгэнгүүт ингээд энэ валютын зах зээлд би дахин хилээд байгаа зүйл нь нэг мэтгэд л гамблчдаг шүү. Нэг мэтгэд л нэг жоохон алдагдал хүлээгээл эхлэнгүүд лото нэмэл сахилга бат алдагдаал тэгэл шатаад дуусчдаг. Тэгээ энэ бол маш холын аялал яг үнэрлэгт. Энэ зах зээлийг судлаа. Энэ зах зээлээс тогтмол ашиг татъя гэж бодчихвол маш том юм холын аялал. Энэ аяллыг хийхийн тулд бид бүхэн дунд нь маш олон давааг давна. Яагаад давж байгаа юм бэ гэвэл сахилга батгүй байдлаасаа болоод хүнд хэцүү давааг давна. Жишээ нь данс ингээд нэмэгтэй явлаа. Жохон унлаа. Дахиад нэмэгтэй явж илаа. Сахилга батгүй байдал алдагдана энэ хэсэгт. Хүн болгоных л тэгж яадаг. Ихэнх хүмүүс доошо буцаад унана. Алдагдал хүлээн. Энэ алдагдал чи одоо бид эдийн нөгөө нэг хүчтэй шээлэнж гэсэн үг шүү дээ. За энэ алдагдал дундаас бид бүхэн буцаад босно. Дахиад энэ хэсэгт унана. Дахиад босно. Дахиад унана гэл. Энэ том аял. Энэ аялалд эцсийн хүндээ нэмэх байлгахын тулд сахилга баталж чухал юм хэлээ. Тэгээ сахилга бат гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэвэл та ингээд за би нэг 30 хоногийн хугацаанд за нэг Монгол улсын голч цалин за нэг 700 ногоо авцаа. За би тэгвэл нэг 700 ногоо хийя гэдэг ч юм уу те.
Яг нэг тийм зүйлийг би болгож байгаа бол 700 ногоон 30 хоногт байгаад би нэг хоногт хэдийн ашиг хийх юм бэ гэдгээ төлөвлөөд тэгээд тогтмол давтамжтай ашигаа хийгээд явах гэж хэлээд байгаа байхгүй. Тэгхгүй болгонгууд хүмүүсийн хувьд яадаг юм бэ гэвэл эхлээл ингээл ашиг хийгээл данс явж байгаа л хідэн хувь өсөх гээд байгаа нь мэдэгдэхгүй. Хаана очих гээд байгаа нь мэдэгдэхгүй. Зөвхөн ашиг бодоод зөвхөн энэ зах зээлээс мөнгө хийж болдог гэдгийг бодоод тэгээ яг энэ бодолтой хөтлөгдөөл ихэнх хүмүүс шатаад дуусдаг хөхгүй. Яг үнэ хэлэхэд. Ихэнх хүмүүс шүү. Тэнгүүд бид бүхэн яг энэ зах зээл яаж амьдулдаг юм бэ? Яаж тогтмол давтамжтай энэ зах зээлээс ашиг татах юм бэ гэвэл бусад одоо хүмүүсээс илүү нэг зүйлийг суулгаж өгөх ёстой зүйл нь юу юм бэ гэвэл зөв дадлыг зөв системийг суулгаад өгөх ёстой. Тэгээд сахилга баттай байх ёстой л гэсэн. Тэгэхгүй болонгууд ингээд нөгөө ашиг тогтмол давтамжтай хүн хийгээд ирлэнгүүд болж гин бүтэж гин окей ихтгэл үнэмшлээ аавн тэгэнгүүтээ гамблчдаг байхгүй. Нэг л удаа гамблдал эхэлсэн хүн дахиад гамблдад эхэлдэг. Үннийг хэлэхэд. Гамбл гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэвэл одоо жишээ нь бид бүхэн захиалга нээгээд ингээд сонсоод байхад бол захиалга нээгээд тухайн захиалга чинь нэг удаа дансыг одоо хэд x хийх ч юм уу те. Тим захиалгууд байна л гэсэн үг. Бид бүхэн бол яг энэ стоп-лосс хаана тавих юм? За дансны 1% алдъя. За типийг хаана тавих юм? За дансны магадгүй нэгээс дээш хувийг хий. Тэгвэл яг л тэнд нь аваачаад хаа, яг л типийг аваачаад хаа л гэсэн үг. Тэгжээж энэ зах зээлээс ашиг хийнэ. Тэгхгүй болонгууд энэ бол маш хэцүү зах зээл. Би дахиад хэлье. Хүмүүс ингээд нэг хідэн коноп товшоод ашиг хийдэг гэж боддог. Гэтэл үгүй. Үгүй. Энэ бол маш том та бүхний хувьд тавих одоо челленж. Тэгээ энэ челленжийг амжилттай хийхийн тулд мэдээж сахилга бат. Хамгийн чухал юм. Тэгэхгүй болгонгууд ингээ ихэнх хүмүүсийн хувьд яадаг юм бэ гэвэл ингээд нэг юм. Тухайн үеийнхээ эмоц давтаад ажиглаад байгаа ч юм. Тухайн үеийнхээ эмоц автаад одоо нөгөө төлөвлөгөөгүй байдал гэсэн үг хэвхэв. Юу ч төлөвлөөгүй. Энэ хүний төлөвлөгөө юу байгаа юм? Мөнгө хийх, ашиг хийх, татах, баяжих тийм ийм л зүйл байна. Гэтэл нөгөө нэг алдагдал би хэдийг хүлээх юм. За би хаана очивол зогсох юм? Би энэ захиалгыг хаана очих үед хаах юм? Тэ? За би хэдийн хэмжээний одоо ашиг хийгээд зогсоод ийм хэмжээний алдагдал үлээвэл зогсох юм гэдгийг ч мэдэхгүй зөвхөн мөнгө хийх ёстой гэдгээ бодоод хийчихдэг. Тэгэл явдаг, шатдаг. Тэгэл дахиад сэнгэлдэг. Яагаад сэнгэлж байгаа? Алдагдлаа нөхөхийн тулд сэнгэлж эхэлж байгаа одоо. Өмнө миний анхны сэнгэлсэн мөнгө ашиг хийхийн төлөө байсан бол одоо миний сэнгэлж байгаа мөнгө алдагдлаа нөхөхийн тулд болж эхэлж байгаа гэсэн үг. Та бүхний хувьд. За тэгмүүд алдагдлаа нөхөхийн тулд ансаа сэнгэллээ. За зэнэглээд мэдээж нөгөө алдагдлын сэтгэл зүй танд суугаад эхэлж байгаа. Дахиад алдна. За алдагдал нэмэгдчихлээ. За тэгмүү дахиад алдагдлаа нөхөхийн тулд сэнэглэнэ. Дахиад алдна. Дахиад алдагдлаа нөхөхийн тулд сэнэглэлт дахиад алдна. Гэх мэтлэн явж байгаад хүн сүулт нь ойлгодог байхгүй. Би яах гэж энэ зах зээлийг хийж эхэлвэ? Би яах гэж энэ новшийн зах зээлийг судалж эхэлвэ? Анхнаасаа би судлахгүй байх нь зүв байжээ гэж боддог. Сүулт нь хамаг юм алдчихна. Хамаг юм алдчих. Хүн яг хүндэ гэж боддог. Надад одоо өчнөө хүмүүстэй гэж бичдэг. Яах гэж энийг судлаа гэж. Гэхдээ манайд нь одоо нэг валютын зах зээл мөнгө алдсан хүмүүс. За тэгэнгүүт одоо тэндээс нэг би анализ хийж нөхдүүд ингээл тэ бичиж чам. Миний танихгүй хүмүүс шүү дээ. Огт танихгүй. Ингээд чат мат бичсэн байгаа байхгүй. Тийм зээлтэй, ингээм зээлтэй та туслаач тэ. Би яхас туслах юм. Яг үнийг хэлэхэд. Нэг тийм. Тэгэнгүүт энэ хичээлд суугаад
Бид бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Юу юм бэ бол Сүүлд сүүлд юу байсан авсан хүмүүсийн мик нь жоохон нээлттэй юм байгаад тах шиг байна. Окей, бүгдийг наачлаа. За тэгэнгүүт энэ хичээл суугаад бид бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. За энэ юу юм бэ гэвэл ийм сул тал байдаг юм байна. Би энэ зах зээлийг цаашаа судлах уу үгүй юу гэдгийг мэдчих хэрэгтэй. Мэдээж энэ олон хүнд хэцүү давааг би туулнаа. Би чаднаа гэж бодож байгаа хүмүүс байвал тууштай байх зү. Судлах ёстой. Аах зүйл байхгүй. Одоо муу жишээнүүдийг ингээд та хэдэд ингээд танилцуулахад Монголд валютын зах зээлийг одоо танилцуулж байгаа хүмүүс нь ч байна уу? Эсвэл хийж байгаа хүмүүс нь ч байна уу? Ажиглаад байхад ихэнх одоо алдж байгаа хүмүүсийг бас ажиглаад байгаад ийм л байгаад байна. Хамаг мөнгө алдчихсан. Тэ. Ашиг хийж байгаа юм байхгүй. Бүүн алдагдал хүлээчихсэн. Асуудлаа шийднэгээ дахиад хүн амтнаас мөнгө зээлээд ийчихсэн. Дахиад илүү том асуудал үүсчихсэн. Яг л ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Яг хин хаана ашиг татаад хин энэ зах зээлээсээ бодит зүйлийг бий болгоод байгаа. Тун цөөх. Яг үнэ хэлэхэд. Маш цөөх. Миний мэдхийн яг миний нэг таньдаг хэдэн нөхдүүд байдаг. Гэхдээ сошиал тийм идэвхтэй байдаггүй. Нууц. Сошиал хаягуудаас нэг идэвхтэй байлгадаг. Тэгээл хийдэг хүссэн зүйлээ бий болгочихсон. Гэхдээ нөхдүүд ингээл чимээгүй явчихдаг. За тийм нэг гоё жишээнүүд байна. Нөгөө талдаа бас чимээгүй явж байгаа хүмүүс дунд ч айгүй том асуудал байдаг. Мөнгө санхугаа алдаад ах トゥ амадны садангаас мөнгө зээлээд гамблдэж авч бүгдийг нь алдаад маш том асуудал унчихсан. Өө шүх цагдаа гэдэгт явцсан. Маш том. Тэгэнгүүт нөгөө энэ зах зээл шууд мөнгөтэй холбогддог. Ийм тулдаа маш аюултай. Үннийг хэлэхэд богино хугацаанд хүн тэнэг баяжиж болно. Буцаад богино хугацаанд хүн юу ч болж болно. Яг л юм. Мэдээж сайн зүйлч байгаа, муу зүйлч байгаа. За тэгэнгүүт судлах үгүй юу гэдгээ бодох ёстой шүү. Яг үнийг хэлэхэд. Маш сайн бод. Би яг энэ зүйлийг би судлах ёстой мó? Балцаас аваад бичихтэй юу гэж бичих юм? За би энэ зах зээлийг судалснаас хойш надад үүссэн давуу тал юу вэ? Давуу талаа бичээд үз. За сул тал юу вэ? Бас бичээд үз. За тэгэнгүүт өнөөдөр та хэдэд ихэнх нь л ийм юм үснэ. Давуу тал юу юм бэ? Гэвэл би удахгүй энэ зах зээлийг ойлгож магадгүй өссөн хэмжээний ашиг татнаа. Энэ зүйл тийм бэлтгэгдэх надад ийм цаг хугацаа буюу ийм хэмжээний цаг хугацаанд ийм мөнгийг алдчихэ. Энэ нь надад ийм мэдлэг болсон. Мэдлэг болсон. Би дахиж ийм алдааг давтахгүй тэ гэж хэлнэ. Хэлэх байх ихэнх нь. Би тэгж л бодож байна. Сул тал нь юу юм? Цаг хугацаагаа алдсан байна. Мөнгө санхугаа алдсан байна. Магадгүй шинэ боломжоо алдсан байна. Ийм байна гэсэн үг. За тэгэнгүүт ихэнх одоо хүмүүсийн давуу тал гэж бодож байгаа саяны зүйлийг хэдүүлээ нэгтгэхэд үзье. За би та хэдээс зүгээр санаа авч байгаа. Та хэд мик хийж бичиж. Давуу тал юу вэ? Та хэдэд. Энэ зах зээлийг судалснаас хойш үүссэн давуу тал. Энд нь анализ хийдүүлээ. За давуу тал байл. Мик нэг. За нэг юу хэлий. Нээлттэй. өөрөө өөртөө цаг гаргаж чадчихна. За ингэж яаж юм? Хөрөнгөний зах зээл гэж юу вэ гэдэг талаар анх шатны ойлголтуудыг авч байна. Чартын хөтөлбөрийг ерөнхийд нь уншиж сурсан. Ерөнхийд нь гэхдээ барьж чадахгүй л болохоос хөтөлбөрүүдийг нь
Миний хичээл суух бол хамаагүй шүү за. Яг Мгм. энэ валютын зах зээл ингээд судалж эхэлснээс. Харин яг ихснээс хойш ер нь би ч бас нэг сүүлийн 3 жил шахуултайхаа орж гараад нэг актер идэвхтэй биш. Гэтэ оруулсан хүмүүгч их биш л те. Уус нэг өөртөө ясгаал. Ерөнхийдөө алдаал байгаа л да байнга л. Даан шиг уншиж байна. Окей. Тэгээ ханшаа ерөнхийдөө яг нэг өдрийн юу ч юм уу те одоо уналтын өрсөлдөлтийн ханшиг ерөнхийдөө тодорхойлж чадчихад байгаа мөртлөө орж чадахгүй тэрэн дээр орчихсон мөртлөө эсвэл нэг яг явцын дунд нь өөрөө гарцтай. Тэгсэн мөртлөө сүрж оронгуудаа ингээ алдчихдаг ч юм уу те. Нэг тиймэрхүү нэг өөртөө жоох үнэнч биш байдлаар бас яваад байна л да. Тий. Юу вэ? Энийг энийг бас хөл байна гэсэн үг шүү тий дээ. ерөнхийдөө тий. За дахиад юу вэ? Давуу талууд. Та бүхэнд үссэн. Миний хувьд бол Гамбл одоо гэдгийг өөрийнхөө мэдээд тархины хэмжээг л мэдчихээн да. Одоо Юуны хэмжээг? тархины хэмжээг ямар жижигхэн тархитай вэ гэдгээ л ойлгож байна яг үнэ. За. Чадамжаал гэсэн үг юм байна л да. Тий. Тий чадамжаал гэсэн үг. Тэгэхдээ яг ингэж хэлэх юм бол бас жоохон болохгүй л тэгэхээр сайн судалсныхаа дараагаар эцсийнхээ рүү одоо эцсийн хүртэл судалсныхаа дараагаар үнэхээр чадахгүй бол шийтгэл байх л та. Тэгэхгүй одоохондоо явцын дунд өнгөж эхэлж байгаа. Анх бол дэндүү амархнаар ойлгоод яг нодны өнгөрсөн 6 сард бол бүр ерөөсөө л нэг амархан стайл нөө багшийн ихтер конок дараал явуучих юм бодоод анхны сургуультаар амжилтанд хүрчих юм бодсон. Тэгээд айгүй тэнийг вэ чи тэгээд одоо ч тэнийг вэ гэдгийг амар сайн ойлгож байна. Энэ бол нэг бодлоо айгүй том давуу тал гэж нэг бодлын одоо тэгж ярих нэг бодлын одоо юу ч гэж юм бэ. Хин дуртай хүн гэдэг юм байна. Бас яатчгүй оюуны юм шаарддаг юм байна гэх юм байна. Хичээл тий хамгийн гол юм гэж байна. За. Дахин Компьютерийн мэдлэг жоох нэмэгдэж байна. юу гэнэ? Компьютерийн мэдлэг. За энэ яах вэ? Угаас хүн болгон суух. Юу судалсан суух скелтэй. Миний бодлоор багш аюу байна. За хэлээ. Надад ийм эрхчлөлөг олгосон. Цаг хугацааны эрхчлөлөг. Би ингээд гэртээ хүүхдээ хараад 3 хүүхдээ хараад байдаг байхгүй. Тэгээ ингээд ийм зөөх барих хүн байхгүй. Одоо гэр бүлийн хүн маань ингээд удаagaадаа ажил хийдэг явцдаг болохоор тэр хооронд би ингээд нөгөө баг багаар цэнэглээл $17-100 болгоод хүүхдүүдийнхээ сэтгэлийг хэрэглэн мэрэглийг яагаад тэр болгоныг бэлдэж өгсөн. Тэгээд валютын зах зээл надад маш их том эрхчлөлөг олгосон цагт баригдахгүйгээр үнэхээр судалж чадсан бол олох боломж байдаг юм байна гэдгийг бас ойлгосон. За. Окей. Дахиад хэлэх хүн байна уу? Дахиад. За сая баг миний хэлчихсэний хүн хэлжтэй. Гэтэ нөгөө хамгийн гол давуу тал нь бол хүссэн газраасаа хаанаас ч хамаагүй хүссэн цагтаа хийх нь хамгийн давуу талтай нь болов уу гэж бодож байгаа. өөрийгөө тэнэг гэж мэдэрч байна. Бас гамбл гэдгийг мэдээ. Гамбл гэдгийг мэдээлээ. Тэгсэн мөртлөө тэрэнд нь өөрөө автаад байна. Өөрийнхөө байдал тэнэг хүн байна. Бүр сайн суралцах хэрэгтэй гэдгийг л мэдтiin да. Суралцахыг бол зогсоож болохгүй гэдгийг л мэдчихсэн. Суралцахын хувьд бас ингэж бодож байгаа байхгүй. Олон зүйлийг бодлоо. Форексийн зах зээлд ажилдаггүй ямар нэг арга техник гэж байхгүй. Нэг зүйлийг аваад баттай тэр нэг зүйлийг судлах хэрэгтэй болов гэж би бодсон. Аваад тал дээр өөрийгөө хөгжүүлэх боломж зөндөө байна тий. Кайф авдаг гэнэ. За. За тэгвэл сул тал юу вэ? Санхүүгийн эрхчлөлт хийх боломж байна гэдгийг мэдж байгаа даа. За яг одоо та бүхэнд үссэн л юм. За сул тал. Зөндөө. Мөнгө алдах цаг. За бичээ. За. Мөнгө алдах. Мэдээж мөнгө алдсан уу таад? Тий. Мөнгө алдсан. Мөнгөний дагаа юу алдсан? алдсан. За дахиад юу алдсан? Тэгээд амар юу байдаг. Хаяа надаас шуугилж та.
нойр хоолоо. Тэр нь альта дуу тийшээ явахаар юу яд юм бэ? Амар сэтгэл зүй докторгүй байна. Яг үнэ стресстэй. Стресс. Сэтгэл зүйн асуудал. Тэ. За дахиад юу вэ? Стресс бухимдал байна. Тэр за сэтгэл зүйн асуудал та. Аа. Тэгээ өөртөө итгэлгүй болох. Энэ сэтгэл зүйн асуудал. Эрүүл мэндийн асуудал бас байж магадгүй. Тий яг үнэ. Угаасаа нөгөө яг цагийн үгүй хөсөө үедээ шүнжин суугаад буруу цагтаа унтдаг ч юм уу ингээд өглөө яг нөгөө босох цагтаа унтсан байдаг ч юм уу тэгээд хагас тутан унтаа яваад байгаа. Яг толгой өвдөх бол үнэхээр хийх үзэл болчиход байгаа. Мэдээж үг болтох юм. Боломжууд аль тий. Тий яг үнэ боломжууд бусад боломжууд. Энэ бол алдагдсан боломж. За энэ гих мэтчлээ. За тэгмүүд ингээд нэг бяцхан тооцоолгоод тэгвэл мэдээж сул тал нэг байна. Хамгийн амар нэг том сул тал байна гэж. За. Энэ юугээр энэ салбарын тухай бол асар том хуурмаг мэдээлэл. Одоо ингээд ерөөсөө жоох юм сухад энүүгээр ингээд мөнгө олчно гэсэн нэг тийм одоо экзам юмуд маш их байдаг. Ер нь тэгэл гинэ хүүхдүүд байсан да миний хувьд. Юу байсан да гэсэн сүлжээ ночлаа. Зар сурталчилгаа гинэ. Зар сурталчилгаа ингээд хитрхи ингээд өрөөсгөл нэг талыг барьсан. Айгуу хэлбэр амар аргаар одоо мөнгө олно гэсэн. Би та хэдэд нэг бодож ишээл үзүүлээ. Бидэд бол нэг тийм айгуу судлаач юмд хандах хэвээр. Би анаа тийш ингэж бод энэ юм. За тэгэнгүүт хэдүүлээ бичээд үзэлт. Миний сонсноор энэ зах зээл нөгөө мэдээлэлд ойрхон байсан хамгийн их ашиг хийдэг. Тэгэхээр бид нар ашиг хийхэд бол айгүй хүндэл гэж би ойлгоод байгаа шүү дээ. Ер нь бол одоо хэдүүлээ хайгаад үзье заяа. Тав Google-длээ. Пат хайлаа. Юу вэ? Юу ашгууд байна уу? Тийм байна. Тийм байна. Энэ дансна бол. Яг нэг алдснаа тавихгүй ашгаа тавьдаг нь амар хэцүү хүмүүс зуруулж байгаа. Шүү бай. Баахан буу ашгууд уус энэ. За тэгмүүд хэдүүлээ лосын хайгаад үзье л. Байна уу? Ялигаа явчих уус. Сайн ашиг шиг мөнгө байхгүй нь. Байхгүйс. Нэг чаавас та нэг жохон алдагдлаа. Баргаал. Байхгүйс тий. Энэ бас нэг тарих угаалт юм. Энэ юу би бодож байгаа юм бэ гэвэл төсөөллийн ажил наа. Бид бүхэн ингээд төсөөлөлдөө за. Юу гэж бодох нь? Ийм олон юмнуудыг тэндээс. За монголчуудаас ч байна тий. За эсвэл одоо гадаад нөхдүүдээс ч байна уу? Байнгын ашиг гэдэг зүйлийг бодоод алдагдал гэдэг зүйлийг толгоноос аваа ичдэг байхгүй хүмүүс. Яг үннийг хэлэхэд. Энийг би судлах ашиг хийх юм байна. Угаасаа та ихэнх л тэгсэн байна. Тэгж л бодсон байна. Би ч тэгж судалж ирсэн чи. Би энийг судлаад ашиг хийх юм шүү дээ. Би энийг судлаад би баяжих юм байна. Яг л тэгж бодчихсон. Яг л ийм их юм байгаад байгаа ашигтай холбоотой. Тийм тулдаа тэгж бодож чинь. Тэгж бодлыг дээж. За нэг ашиг хаагаад үзэнгүүд эн чинь нэстэ ингээл хойноос нь суулаад санал болгож байгаа. Тэгэнгүүт яг энэ бодол яад юм бэ гэвэл хүнд ингээд код гэдэг үлждэг. Subconscious mind. Ийм ашиг. Гэтэл алдагдал гэдэг зүйл айгүй бага байдаг тултай хүмүүс ихэнх нь валютын зах зээлийг судалж эхэлж байгаа ихэнх хүмүүс алдагдлыг аваа ичдэг авах толгоноос. Тэгээд алдагдал хүлээнгүүтээ алдагдлаа хааж чаддаг. Яагаад хүмүүс ашигтай хаагаад байгаа энэ алдагдлыг би нойллуулад хаачих гэдэг бодлыг та тэгээд шүү дээ. За тийм бодлыг тийм. Тэгээд нөгөөг ч хасахтаа яваал байна, хасахтаа яваал байна. Дансныхаа 50%-ийг алдна. Одоо танд помо өсч эхэлнэ шүү дээ. Хүссэн үсээгүй цаанаас ч. Шатуу шатаг гэж эхэлнэ. За яах вэ? Данс шатлаа. Шатаад дуусангууд жинхэнэ танд юм бодогдно. Би юу хийж вэ? 50% би хаахгүй яв да. Яг тэгж бодно таад.
Яг л энэ нэг сэтгэл зүйн асуудлууд таад нэг үүссэн бол үсээ л бод. Засахгүй л бол нэг хэлэхэд. Тэгээ анханаас нь биелээд зөв системийг суулгаад зөв зүйлийг дадлыг суулгахгүй бол нэг л нэг тийшийг азгаа гიშгчих юм бол хүн яг ойлгоод энийг одоо нэг энэ зүйлийг сүм одоо тэ сэтгэлээд явдаг цөөхөн хэдэн хүн байдаг. Яг үнийг хэлэхэд маш цөөхөн. Яаж сэтгэдэг юм бэ гэвэл сахилга бодтой тууштай байж чадсан хүмүүс ихэнх нь чаддаг. Гэтэл ихэнх хүмүүс нөгөө сахилга бодгүй, туушгүй байдаг, тууштай зам байдаггүй. Энэ улмаас ихэнх нь сэтэлж чаддаг. Тэгэл нөгөө зангуу нэг юм цикл автцсан яваа л идэх. Тэгээ нэг сүултээ жоохон мөнгө алдангуудаа нөгөөхөндөө бухимдаад яг үнийг л. Нэг жоохон мөнгө одоо ялангуяа би энэ хүмүүсийг ажиглаад ах чинь. Тэнгүүд ингээл нэг юм жоохон юм алдангуудаа энэ муу баам энэ валютын зах зээл маш олон хүнээс сонсчихсон. Яах асуудал вэ? Яах гэж ингэвтэй нэг 40 50 ногоон алдчихаач тэгдэг хүмүүс байдаг. 30 ногоон Монгол мөнгөнд окей 100 мянга хийгээд яг хүн алдаж болно те. Тэгэнгүүт тэнцээч ингээл хамаг 9 шүү тийм аюугаал. Би хаяа хүмүүс юм битсэн байдаг хөөхгүй уншдаг. Тэгэнгүүт чи нэг би өстө 40 ногоон алдчихлаа гэ. Өстө зохиол маягийн бичиж явуулсан байгаа юм чи надад. Тэгэнгүүтээ надаас ингээ мөнгө гуугаад биччихсэн. Би танихгүй шүү дээ. Огт танихгүй. Тэнгүүд ийм те та надад буцаагаад ингэж өгч туслаач. Яг үнийг хэлэхэд би одоо хүн болгон туслаа яваад л юу болох бэ? Би одоо бусдын төлөө ажиллаад байгаа шүү дээ, тэ. Яг тийм. Тэгэнгүүт нөгөө энэ зах зээлийг судлъя гэж бодож ивэл би шууд хэлээ. Гоншиндгүй нэг юм байх хэрэгтэй байхгүй? Гоншиндгүй. Алдсан ч онсон ч гоншиндгүй. Окей, энэ бол миний асуудал. Би алдлаа. Алдаагаа би засна. Би авлаа. Окей, би хичээсэн тулдаа би эндээс ашиг татлаа. Би ашигаа татна. Энэ бол миний ашиг. Ашиг аваад гоё өссөн зүйлээ худалдаж чам. Яг тийм. Хүсэж байгаа зүйлээ аав. Тэгэхгүй болгонгууд хүмүүсийг ингээ ажиглаад байхад ихэнх нь чат үчиж байгаа ихэнх хүмүүс гоншгоноод байдаг. Тийм тулдаа ихэнх нь алдаа л яваад байдаг хөөх. Алдаатайгаа ажиллаж чадахгүй. Тэгмүүд нөгөө энэ олон зүйлүүдийг хэдүүлээ ажиглаад үзвэл давуу тал нэг ийм давуу талууд байна. Сул тал нь ийм сул талууд байна. Энэ сул тал болгоныг бид нөгөө засахын тулд цаг хугацаа авнаа. Яг үнийг хэлэхэд тэгэхэд тулд одоо яг энэ нөгөө ихэнх хүмүүс ингээ алдаагаа үлээж чаддгүй шүү дээ. Жохон энэ дутагдaltaй талыг нэлчдэг ч юм уу те. Жохон муулчингууд ингээ гомдчихдаг. Чи намайг ингэж хэллээ гэх. Яг үнийг хэлэхэд хүн алдаагаа сонсч явсан. Надад тийм алдаа байна. Окей. Тухайн үедээ бодвол за би энэ бас тийм биш. Энэ алдаа би засах ёстой юм шүү. Тэ гэдэг. Тийм л байх ёстой. Тэгэхгүй болгонгод ихэнх нь өөдөөс ингээл би надад тийм байхгүй би тийм биш гэл те алдаагаа ингээд зайлуулад байдаг. Огт ингэж нөгөө нэг наваа тийм биш та надад алдаа байна гэж хүлээж авдаг. Яг энэ зах зээлийг та судлаа л гэж бодож ивэл мэдээж алдааг бусдад зайлуулж хизээж болохгүй. Яагаад вэ? Та алдсан шүү дээ. Та коноп төвшөөлцсөн. Та байсэл зэгэл хөгöd алдсан. Түүнээс таны өмнөөс хэн нэгэн байсэл өг хин нэгэн энэ конопыг товшоод мөнгө хийн гэж бол амлааг واخгүй. Тэнгүүд нөгөө алдааг бусдаас хизээж ажиллахгүй. Тэгжээж мэдвэх энэ зах зээлээс тогтмол давтамжтай их хэмжээний үсээд байгаа зүйлээ хийж чаднаа. Тэгэхгүй болгонгод ихэнх хүмүүс нэг жоохон унаад, жоохон мөнгө алдаад тэгэл даап болоод тэгэл сэтгэл зүйн асуудлууд үүсээл. Тэгэл болчдөг аахгүй. Тэгээ болно. Хэсэг паузлна. Тэгж яагаад яах вэ? Дахиад нөгөө нэг танд унган занчин байгаа гэдэг чинь нэг хүнд нэг хүмүүсийг тэгээд идэх энэ угаасаа багын л нэг юмсан нэг унган зан байгаа ах гэл нэг монголчууд бас нэг тэгж хэлээд идэгтэй шоглоод. Яг үүнтэй ижилхэн та гамблдаа л эхэлсэн бол танд наа унган занчин байж л байгаа байхгүй. Өссөн үсээг. За дахиад ихтэй гамблд шүү. Тэгэл яхаа мөнгө алдна. Яг юм. Яг энэ цикл яваад одоо би ингээл нэг хүмүүс зөвлөгөө өгөөл явахад ах нь 9 жил хийлээ. 8 жил хийлээ. Гэл тийм. За одоо та тэгээд энэ олон жил хийгээд хэдийн хэмжээний ашиг татав да. Гэ тэгэнгүүт ашиг татж үзээгүй. Гэ тэгж байгаа хөөх. Тийм хүмүүс ч байна. Эцсийн дүндээ цөм алдсан хүмүүс ч байна. Яг ашиг татж үзээгүй гэдгийг нийтдээ гэж хэлж байгаа шүү цаа. Нийтдээ
энэ зах зээлийг бодоод үзэнгүүт миний данс нэмэх байгаад ашиг татаагүй л гэдэг санаа хэлж байгаа. А дунд нь зөндөө ашгүй татсан. Гэхдээ зөндөө асгууд түлхээс эцсийн дүнд нь нийт 9 жилийн хугацааг аваад А гэсэн балансаас дээшээ өсөөд ашиг татсан уу гэвэл байх. Дансаачтайгаа дууссан хүмүүс байдаг хөөхгүй. Алдагдaltaй. Тэнгүүд энэ олон жилийн хугацаанд хийчээд энэ нэг мөнгө алдсан. Энэ нэг 9 жилд одоо яг үнэхээр нэг уламжлалт бизнес аваад атгаад нөгөөгийнхөө төлөө тууштай явахад бол өссөн өсөөгөө амжилт үзүүлнэ шүү дээ. А гэтэл энэ зах зээлд үлгэн салган яваад эцсийн дүндээ маш олон жилийг туулцсан. Тэгээд мөнгө алдаад дууссан хүмүүс байдаг хөөхгүй. Тэнгүүд тийм нэгэн магадгүй би болъё гэж бодож ивэл анханасаа болсон зү. Энэ зах зээлийг нэг юм судлаа. Яг хөтэ нэг ажлын хаянг хажууд нь нэг 5 минут суугаад ч юм уу те судлаа гэж бодож байгаа хүмүүс байвал үннийг хэлэхэд би бол таад зөвлөхөд бол ажиллаа хийж болно, асуудал байхгүй. Гэхдээ доотлон цаг 30 минут судлах хэвээр, бактест хийх хэвээр, 1000 хөдөлгөөнд дадаглаад бактест хийж үзэх хэвээр, 1000 хөдөлгөөнд бактест хийж үзчихэд би хэдэн хөдөлгөөнийг нь алдав, хэдийг нь зөв хийв гэдэгтээ анализ хийж үзэх хэвээр. Тэгэхгүй болонгод хүмүүс нэг сайндаа 30 хөдөлгөөнд бактест хийчихэнгүүтээ би бэлэн болчлоо. Би одоо бол аншиг хөдөлгөөнийг таамаглаж байна. Би нэг хэдэн хувьтай явуулж байна. Тэгээ бодит хөдөлгөөнд нэг ганц нэг удаа ононгуудаа нөгөөхөө би чадчихээн гэж яваад идэг. Тэгээ эцсийн дүндээ нөгөө бол нэг л өглөө босоход танд нөгөө нэг юм зөв дадал, зөв систем суугаагүй бас энэ нөгөө олон жилийн хугацаанд хийж одоо олон жилийн хугацаанд мэдээж бид бүхэн хийх цаг хугацаа хэмнэх үүднээс юу хийж байгаа юм? Бактест хийж цаг хугацаагаа хэмжиж байгаа байхгүй. Тэгвэл нөгөө энэ бактест хийж цаг хугацаагаа хэмнэх бактест хийж авах мэдлэгээ аваагүй үднээс алдагдал үлээгээл дуусчихдээ. Яг л тийм. Тэгэд энэ зах зээлийг судлаа, ашиг хий гэж бодчихвол би шууд хэлэхэд бол 1000 хөдөлгөөнд бактест хийгээд үзээ. Шинжилгээг ашиглаад хэдийг нь алдчихин, хэдийг нь онжин. Тэгээд шийдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болгоод хүмүүс ингээд бодит аншиг хөдөлгөөн жоохон ажиллаад ганц нэг нэмэх хаагаар ашиг хийчингүүдээ нөгөөхөө болж ингэж яваад тэгээд цаг хугацаагаа алддаг. Лайв данстай ажил байнгын хөгжих ёстой зах зээл. Яг үнийг хэлэхэд таны өвдөөс бүхэл бүтэн банкнуудын ажилтдаг AI хиймэл оюухан таны өвдөөс үзэлцэж байгаа гэж бодолтой. Маш их хэмжээний мөнгөтэй төгс хиймэл оюухан. Одоо хиймэл оюухан яаж хөгжиж байна? Яаж хөгжиж байгааг бид бүхэн бүгд мэдж байгаа. Гэтэл энэ AI-ууд бүхэл бүтэн яг санхүүгийн зах зээлийг судлахын тулд бүгд зохион бүтээгдээд энэ санхүүгийн зах зээлд бүхэл бүтэнтэй хэдэн секунд хэдэн дойлт захиалгууд өгж хагаад хангалттай ашиг хийгээд маш их хэмжээний мөнгөнд ингэж зах зээл одоо нийлүүлэлт юу ээжж ликвидити хийж маш их хэмжээний мөнгө хийж байна. Тэгэнгүүт энэ том хиймэл оюун ухаанд үзэлцэхийн тулд бид бүхэн яах ёстой юм? Эзээч яг үнийг хэлэхэд нөгөө үүс хийлээд байгаа сахилга ботыг одоо юу ажиллах байхгүй. Сахилга ботоос хазаачлах. Байнга өгчих ёстой. Бактестэй байнга хийх ёстой. Тэгжээж л амжилт. Бидэд бол анх бодохдоо би ч бодож илсэн. Ганц нэг конопт авчаад мөнгө хийчих юм байна да гэж. Яг судлаад яг цаад ойлголтыг нь ойлгож үзээд явахад бол энэ зах зээл тийм бидэдийн үсээд байгаа шиг тийм энгийн бидэдийн бодоод байгаа шиг тийм шууд хийгээ мөнгө олцдог зах зээл бол биш шүү. Тэгээ яг тууштай судлаа гэж бодож байгаа хүмүүс байвал сайн бодох ёстой. Би дахиад хэлье. Сайн бодох ёстой. Тэгж байгаа судлах үгүй юу гэдгийг шийдээд судлаа гэж бодчихвол судалсан шиг судлах ёстой шүү. Тийм л байна да. За энэ чад ууштай. Зөв дадлыг яаж суулгах вэ гинэ? За бид бүхэн зөв дадал гэдгийг ойлгох хүн болгон бол мэдж байгаа бох тэ. Зөв дадал гэж юу вэ гэдэг. За бодоод үзье. Дадалтай холбоотой нэг энгийн жишээ авъя. Дадал.
За энд нь за ингээд зөв дадлагаа бус бодоод үзэнгүүт наавлаа бусад шүдөө хамгийн ингэж шүдөө гах сайн уу сайн шүдээ хамгаалж байна. А энэ зөв дадал өглөө болгон бусад хүн шүдөө гах тий. За нэг мэтгэд хүссэн үсэгүй шүдөө гах. За энд юу ажил мэдээж амьд татгаж амьд татах юм сайн нэг юмд бол сайн биш хаа. А тэгээд тамхи татдаг хүмүүс бадлуулсан. Тэгээ ихэнх хүмүүс боддог шүү дээ. Ингээ тамхиа би болио. Тамхи татгаа болио гэж тамхи татдаг хүмүүс. Тэгснэ болж чаддаг. Яваал гэдэг. За би яг л одоо тамхи хаяа гэх. Хаяддаг. Тэгснэ нэг мэтгэд дахиад татцсан явж идэх хөхгүй хүмүүс. Энэ яачин тань дадлуулсан. Тэгээ хүн энэ дадлыг солихын тулд доотл 8-7 хоног болдгоо. Энэ дадлыг шүү. Солих хэвээр. Хүн бол дадлын амтан. Энэ байгаад муу дадлуудаа пан солио зөв дадлал болгочих хэвээр байхгүй. Тамхи татахыг хүсээдээ бол та 50 сунаагаал болоо. Тамхи татах хүсэлжгүй болчихно. 50 сунаагаад яах юм? Зөв дадлыг суулгачих. Ингээд энд байгаад дадлуудыг солих ёстой гэсэн. Энэ дадлыг авч хаяал толгоноос авч хаяал окей 50 сунах. Тамхи бодлоо 50 сунах хэрэгтэй байхгүй. Ингэж дадлуудыг солих ёстой. За яг үүнтэй ажиллах та өглөө босоод унтчихагаад утсаа нэгээд ба юм уу сэлцэх алга пан өгдөг бол яах. Эн чинь мэдээж болохгүй дадлахгүй муу дадал. А тэгэнгүүт энэ дадлыг солихын тулд бид бүхэн өглөө босоод хийх ёстой зүйлүүдээ хийгээд за энэ нэг муу дадлыг солихын тулд адаглаад яг 50 сууж жагаад захиалга өгөхийнхөө өмнө 5 минут нүдэн анжгаад төсөөлөөд за би бол зах зээл нэг ийм байна. Одоо нэг за алт бол нэг үнэн энэ навцаа байна. За би эндээс баядахад за нэг тим хэмжээний ашиг хий. А би эндээс сэлэхэд тим хэмжээний алдагдал ашиг хий. А буцаагаад стоплос өгөхөд би тим хэмжээний алдагдал хүлээе гэдгийг машин тооцоолоод тэгээд захиалгыг өгөх ёстой. А тэгэхгүй болгонгууд ихэнх хүмүүс унтчихаал пан захиалга өгвөл хайдаг ч юм уу. Ийм одоо зүйлүүдийг суулгаж болохгүй байхгүй. Эн чинь яваандаа яадаг юм бэ гэвэл энэ үйлдэл чинь нэг мэтгэд танд дадлуулсан. Та шууд босоод захиалга өгөөд унтдаг нэгэн болчихдог. Би яг тийм болж исэн бохгүй. Нэг нүд анаастай нэг нүд нэгдээстэй би аншийн хөдөлгөөнийг бодоод ба юм уу сэл захиалгыг за дээшээгээ шилжүүлсэн байна гэж баядаад нам унтдаг. Унтаад босоод дансаа шалгангуу шатцсан байж байгаа. Үндсэн хэмжээ явсан нь явсан. Ашигтай явж байгаад би ашиг авч чадаагүй. Нам унтцсан байгаа. Пан доошоо унаад шатдаг ч юм уу. Тийм кейсүүд надад зөндөө тохиолдож ирсэн. Тэгээ энэ дадлыг би сольсон бохгүй. Би одоо өглөө хизээс нэг нүд анаастай нэг нүд нэгдэстэй би хизээ захиалах өгөөгүй. Одоо ч өгдөг. Яагаад вэ гэвэл энэ дадал намайг алдагдaltaй явуулаад алдагдал хүлээлгээдсэн тулдаа энэ дадлыг би сольсон. А тийм тулдаа одоо ашигтай ажиллаж байгаа. Тийм тулдаа ашигтай ажиллах магадлал нэмэгдэж байгаа байхгүй. Тэгвэл бид өхөн ч гэсэн энэ нэг байгаад байгаа энэ хинэггүй энэ дадлуудыг болох ёстой. Магадгүй пиа уучаад ч юм уу согтуу ч юм уу те захиалга өгдөг. Ийм болоод эхлэх юм бол тань дадлсан. Одоо нэг тийм нэг залуу бас байгаа. Уусан үедээ захиалга нэнгүүд ашигтай ажилдаг гэж бодцсон. Тэгээд би ажилласан. Ялтчгүй уусан үедээ ашигтай ажиллаад байгаа юм. Цөм хийж байгаа юм. Тэгээ ээж явж байгаа нэг удаа цөм шатсан баг. Тансаа шатсан. Тэгээ наваад дуудсан л та. Маань инглээд иглээ. Тэнгүүд нөгөө нэг энэ зүйл чинь яах вэ? Хэд хэдэн удаа нэг аз тохиолдод яваадсэн. Нөгөөхөө болж ийн гэж бодоод байсан. Тэгэл шатчих юм шиг. Яагаад уус үйдэх хүн хяналтгүй болж шít. Хэдийн алдагдал хүлээгээд хаах гээд байгаа. Хэдийн ашиг хийгээд хаах гээд байгаа. Бүх юмнууд одоо би яг тэгдэг хөхгүй. Миний нэг энэ дадлууд зөв дадал гэж хэлээд байгаа зүйл нь юу хэлээд байгаа юм бэ гэвэл та бүхэнд хэлэхэд би одоо чинь юм гинтийн угаасаа хүнд ингээ гинтийн том асуудлууд үүссэн тийм ээ.
Тэнгүүд ингээд нэг юм гинтийн одоо сэтгэл зүйн хувьд юм нөлөөлөх. За нэг өглөө босоод юм таагүй тийм одоо байвал таагүй мэдээ сонсвол би хийдгүү байхгүй. Огт хийдгүү захиалах, нээдгүү, хайдаг. Сэтгэл зүй тайван болтол хайдаг. За эсвэл би одоо гой мэдээ сонсоод догтлоод нэлээд юм сэтгэл хөдлөлтөй, нэлээд догтлчихсан юм үедээ би бас хийдэггүй. Хайдаг. Яагаад гэдг юм бэ гэвэл миний сэтгэл зүй нэлээд хөдөлчихсөн үед би маш удаа хийж үзчихсэн. Яг ийм үед хүн яадаг юм бэ гэвэл гамбилчдаг байхгүй. Юм уу дансаг алдсан ч яадаг. Надад ийм гоё мэдээ байна. Гамбилчдаг байхгүй. Тэнгүүд ингээд нөгөө ийм сэтгэл зүй даад болон сэтгэл зүй ийм гоё мэдээ сонсч маш гоё үед хийдэх үе миний хувьд бол би яг сэтгэл зүгээ тайван байлгаад яг одоо би бэлэн байна даа гэсэн үедээ би хийдэх байхгүй. Тэнгүүд энэ бол миний хувьд бол дадал, зөв дадал гэж би боддог. Саяны одоо өглөө босоод ингэж захиалга нээдэг мэдэг ийм зүйл магадгүй та бүхэнд байвал ойлгох ёстой. Уусан үедээ захиалга нээдэг бол бас ойлгох ёстой. Гэх мэтчлэн энэ дадлуудыг л сольчих ёстой байхгүй. За тэгээд та бас нэг дадал байна шүү дээ. Алдагдлаа хүлээж чаддгүй. Та алдагдал хүлээнгүүтээ хааж чадахгүй. Ингээд яваад байвал бас яах юм? Бас алдна. Цөм шатна. Тэгэнгүүт алдагдлыг хүлээж чаддаг болох ёстой. Үнийгээ дадал болгох ёстой. Окей, асуудалгүй хаана. Ашигlaаж асуудалгүй хаана. Эцсийн дүндээ нэмэх бай гэдэг. Ийм зүйлүүдээс болгочих ёстой. Тэгэхгүй болвол хэцүү. Ойлгож байна уу манайхаа? Ойлгож байна. Хайрлаж байна шүү. Тийм ээ л байдаг гэсэн үг. Буруу дадлаа нэг л хаях хэрэгтэй юм биш үү агшаа? Яг Зөв дадлаар солих. тэгэл дадлуудаа л сайхан юу яах ёстой шүү дээ. Хүн тэгээ дадлын амтэн шүү. Яг үнэрлэгт. Дадал. Та яг юу хийгээд байна? Та яг бодоол үз. Өглөөнөөс хойш би хийж байгаа ажлаа бүгдийн сайхан таад бичээд үз. Би юу хийв? За миний ажлын бүтээмж юу байв? Би юу хийж бүтээв? За би ийм зүйл хийсэн байна бодлоо. Дахиад өглөө ослоо. За унтахынхаа өмнө дахиад бичлээ хийсэн ажлуудаа. За нэг 7 хоног тэгээ бичээд үз. За 7 хоног тэгж хийсэн ажлуудаа бичингүүтээ яг 7 хоногийн эцэст тавтахын шүнж эсвэл ахсаны өглөөч 5 хоног бичингүүтээ ажлын 5 хоногоо бичнэ шүү дээ. За тэгэнгүүтээ ахсаны өглөөч юм уу та дүгнээд үз. За би энэ ажлын 5 хоногт юу хийж бүтээвэ? Хамгийн бүтээмжтэй цаг хугацаа шүү дээ. Энэ 5 хоног. Энэ 5 хоногт бид бүхэн мэдээж бүтээмжгүй байвал тэгэл яах. Та тэгэл яваал. Эзээч та наад юугээ одоо юу юм наа циклээсээ салждаггүй тэгээ яваал гэсэн. Тэгэхэд бол яг асуудлыг богино хугацаанд нь цавчдаг болох хэрэгтэй. Асуудал үүсвэл хэтгэлтэй асуудлыг дааж авч чаддаг байх хэрэгтэй байхгүй. Тийм л би бол тухайн үед бол окей бизнес уламжлалт бизнес юмнууд хийж байгаа бол ойлгохгүй мэдэхгүй шүү дээ жаас. Цөм алдаал. Тэгэл би бас бодож лсэн яах гэж би энэ үнэтэй нийлж ингэж уламжлалт бизнес хийвэ гэж бодчихсон. Одоо энэ бол надад байж боломгүй одоо ингэ бодонгод алдаахгүй яг үнэ хэлэхэд. Хамт хийсэн хүндээ алдаагаа тохиж эхэлж байна. Миний хувьд. Би алдаанаасаа зүгтж эхэлж байна. Тийм ээ? Ингэж болохгүй. Тэгээ сүүлд би ойлгосон. Окей. Надад л асуудал байсан байна гэдэг. Тэнгүүд угаасаа хүн яг алдсан ч гэсэн би алдсан. Надад асуудал байна гэдэгтэй л анализ хийгээл яг энэ зүйлийг ойлгож чадвал тэгээл таны зам бол шулуун. Яг үнийг хэлэхэд. Ойч болдог. Ажлын хажуугаар
ашигтай арилжаач чинь болох боломж байгаа юу? Хоёр тулаа хөөвөл хоосоо оцсон гэдэг шиг юм болох уу? Агуу байгаа. Одоо хүмүүс ингэдэг байхгүй ингээд. Би ингээд сонсоод байгаа. За багшаа би full time суулаа гэсэн ажил хаяад явчихдаг байхгүй. Тэгэж бол болохгүй. Одоо жишээ нь та ажиллаа ингээ хажууд нь магадгүй нэг одоо төсөл бичдэг ч юм уу те. Ингээ зохицуулаад ингээ яваад идэх хүмүүс зөндөлгөөд шүү дээ. Яг л үнтэй ижилхэн байхгүй та энийг хийнгээ энд нэг цаг 30 минутын хугацаанд байнгын тогтмол давтамжтай цаг 30 минутын хугацаанд энэ зах зээлийг судлангаа хажууд нь ажиллая гэх. Асуудал байхгүй шүү дээ. Та танд ажлын 8 цаг байна. Тэ цаг 30 минут судаллаа. 9 цаг 30 минут болж таны нийт ажлын цаг хугацаа. За тэгэнгүүт үлдсэн цаг хугацаанд нь чөлөө цаг байна. Унтрах байна, тэ гэх мэтлэн. За тэгэнгүүт бид бүхэн нэг алдаатай зүйл нь боддог зүйл нь full time суuna гэдэг хамаг юм хаяас явцдаг байхгүй. Хийжсэн ажил бүх юм хаяа. Тэгээд жоохон алдагдчихлээнгүүтээ айгаад эхэлдэг. Яах гэж ажиллаа хаяа. Яах гэж би full time суваа гэдэг. Миний зөвлөгөө бол full time сууя гэж бодож ивэл адаглаа санхүүгийн чадамжаа асуудалгүй болгох ёстой. Юунаас ч яахгүй. Асуудал байхгүй тий. А яг тийм үедээ бид бүхэн бол full time суух ёстой. А наана нь бол ажлаа хийнгээ хажууд нь хийгээд энэчнээс одоо жижиг сажиг тий татаа авалтуудыг хийгээд за нэг цалин одоо жишээ нь за нэг 700 ногооны цалин авдаг байлаа гэж бодоход одоо энэ зах зээлээс яах юм цаа нэг Монгол мөнгө нэг саяын ашиг татдаг ч юм уу те гих мэтлэн тэгээд л бодох хэрэгтэй байхгүй нэг тийм л зүйлийг эхлээд дадал болгоод байх хэрэгтэй а тэгэхгүй болонгууд тэгж одоо ашиг татахгүй байж шууд full time суугаад шууд л ажил хамаг юм хаяад шууд ашигтай ажиллана гэсэн зүйл байхгүй шүү дээ хэцүү. За тэгээд жоо хүндлэн сонсогдчих магадгүй. Угаасаа л энэ зах зээлийн бодитгүй юм. Хэцүү. Судлах үг нь бол та бүхний сонголт миний хувьд бол одоо нөгөө элдэн маяггүй гэдэг шигтэй үнэнгийн хэл валютын зах зээл бол султалж байгаа давталж байгаа. Тэгээ сул тал нь их юм да. За асуулт байна. Нэг асуулт аваад тэг үндсэндээ. Энэ дуусгая да. Тусгал багшаа орцсон гэсэн үү? Юу яасан гэсэн үү? Алин тусгал Үгүй. За хичээлийг сонсоогүй юу? би яг тэр хэсгийг сонсч чадсан машинд явчихад. Толин тусгал энэ ойлгомжтой аа нэг хэлбэл энэ Энд хамт цаагнасан уу? одоо тэгэл үндсэндээ нэг лайв сигнал. Энд бол лайв сигнал гэхээс илүү ойлгомжтой хөдөлгөөнийг би яаж ашиглаж ийн гэдэг зүйлийг л ойлгох нь чухал. Одоо энэ ч гэсэн ашигуд байна. Алдагдлыг тавь. Энд алдчих хүмүүс таад одоо бүгд л алдчихна гэж шүү дээ яг үнэхээр. Би сонслоо. Ашиг гэж хүн байна уу байхгүй алдчихна. Алдчих юм бол энэ алдагдлыг хийлдэг юм л. Яг үнэхээр. Цөм бүгдийг нь бичлээ юм л. Хэдийг алдлаа. Ингэж алдлаа. Одоо ихэнх community ч гэсэн тийм л байгаа шүү дээ үнэхээр. Ашиг нь цөм бөөн ашигуд ингээ хийцэн. Алдагдал байдгүй. Тэгэнгүүт бид бүхэнд алдагдал чинь бас их зүйлийг ойлгуулнаа. Ойлонг нь үуч. Асуусан. Юу багшаа манай сургалтыг өгсөн нэг залуу байгаа хгүй. Тэр залуугийн сигнал шинжилгээ болохоор 9 гэдэр нь болохоор яг хэд хоногийн дараа яг явдаг. Айгуу зөв сайн явдаг. Тэгсэн мөртлөө өөрөө ингэж алдагдaltaй ашиг хийж чаддгүй. Тэр яг ямар очтой. Шинжилгээ нь яваад байдаг. Манай гэдэг манай юу? Үгүй Даймондд манай зуны сургалтанд хамт суужсэн нэг залуу байдгийг. Манай энд бол байхгүй те. Өмнөх нөгөө Даймондын зуны сургалтанд суужсэн нэг залуу. Тэгээ шинжилгээ хийдэг хүмүүс өндөр шүү дээ.
Тэгээд хүн болгон шинжилгээ хийж болно дээ. Ихэнх хүмүүсийн Тэгээд тэр нь аягүй зөв яваад байдаг. Тэгсэн мөртлөө өөрөө ингээд байж чадах байгаа. шинжилгээ хийнэ гэдэг чинь нэг ондоо. Шинжилгээгээ ашиглаад ашиг хийнэ гэдэг чинь ондоо зөвлөхгүй. Сэтгэл зүй Хүн болгон асуудалтай. шинжиж техник шинжилгээг асуудал үүсэж чаддаг шүү дээ. Хүн болгон л хийж чадна. Асуудал. Яг энэ техник шинжилгээг ашиглаад ашиг хийдэг хүний зөв байхгүй. Айгуу том ялгаатай зүйл шүү. Надад бол зөндөө л сайн техник шинжилгээ хийдэг, зөндөө л хүмүүс. Тэгээ ашиглаад ашиг хийдэг нь зөвхөн шүү дээ. Тийм л байна да. Тэгэхээр дээр бол та хэлжсэн юм а би тэр юу байгаагүй хаа. Тэр нэг хичээлийн юм дээр бичигдээгүй л нөгөө зүгээр ярилцлага гэсэн дээр ярьсан бол та нөгөө нэг ямар нөгөө нэг захиалга хийх вэ гэдгээс шалтгаалж нөгөө ямар цаг дээр юу хийнэ гэдгсэн шүү дээ. Жишээ нь скальп хийхэд ямар цагийн шинжилгээд нэр хийнэ гэдэг тэрийг хэлчих болохгүй. Наач чинь тэгээд нэг ялгараад байна. Тэгээ скальпикт бол мэдээж баг цаг үдэг л юм. 5 минутаас доош цаг үдтэй ажиглаж анализ хийнэ гэсэн үг. Одоо daily swing гэдгийг өөр гэдэг чинь та. 5 минутын том хөдөлгөөнч болно л та асуудал. 5 минутын шилжүүлэгч том байвал болно. За. Юу шилжүүлэгч пул